Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 10 аймгийн 63 сум болон Улаанбаатар хотын ногоон бүсэд хуршмадны самар ургасан. Эндээс 8 аймгийн 25 суманд ургац өндөр байгаа бөгөөд их ургацын жил тохиож байгаа. За тиймээс иргэд хуршмадны самрыг ургаж эхлэхдээ зэрэгцэн түүж, худалдан борлуулж, амжиргаагаа залгуулж байгаагаа баялгаа хүртэж байна гэж үзэж байгаа. За мөн хүүхэд хөгштийн түүсэн самрыг хураах нь буруу гэж бухимдаж байна. Би сайхнаас зарж эхэлж байгаа л да. Тэгээд одоо хүүхдүүдийн самарыг хураасан гэд пэстээр байсан. Тэгээд эн чинь ядуу айлын хүүхдүүд явна гэхээс баян айлын хүүхдүүд самарт явахгүй шээ. Тэгээд хоёрдугаар самрыг чинь их зовд өдөрт түүдгэн. Тэгээд өөрснөө ард түмнээ ядууруулчаа тэгээд одоо байгалийнхаа баялагийг ард түмнээсээ ингэж харамж ингэж хурааж болохгүй шээ. За гэхдээ их ургацын жил байлаа гэд хугацаанаас нь өмнө хуршмадны самрыг их хэмжээгээр түүж, за түүхтэй модоо гэмтээ чухлах, өөрсдөө унж бэртэх гээд эрсдэлтэй асуудлууд их гарч байгааг албаныхан анхааруулж байна. За ард иргэд мэдээж байгалийн баялгаасаа хүртэх хэрэгтэй. За гэхдээ хамгийн гол нь бүх зүйлийг зохих зөвшөөрлийнхэн дагуу хийвэл аль талдаа асуудал үүсэхгүй гэлээ. Болцсон гүйцэн самрыг бол түншихэд самар нь ундаг байгаа. Гэтэл одоо түншээд унахгүй энэ үед авирж гараад самраа буулгах энэ үйлдэлийг хийдэг. Энэ үйлдэлээсээ болоод унж гэмтэх, бэртэх, амь насаараа хохирох гэсэн энэ одоо үйлдэлүүд нэлээд хэдэн тохиолдол бүртгэгдлээ. Тийм учраас л нэг талаас байгалаа хамгаалах, нөгөө талаас хүнийхээ эрүүл мэнд амь насыг хамгаалах үүднээсээ 9-р сарын 10-наас дараа жилийн 3 сарын 15 хүртэл тусгай зөвшөөрлөө орон нутгасаа аваад тэгээд ил тод тодорхой ямар нэгэн айж чигцүүлгүүгээр ингээд авч хэрэглэх, борлуулах ийм боломжийг өгөхийн тулд одоо энэ зохион байгуулалтанд орж байгаа. За манай улсын ой нөөцийн 8.9%-ийг л эзэлдэг хушин ой нөөц жил ирэх тусам багасж байгаа нь хуршмадны самрыг түүхтэй гэмтээж хугалдахтай холбоотой гэсэн. За харин самар түүхтэй хугалж гэмтээсэн хуршмад 40-50 жилийн дараа дахин сэргэж ургадаг учраас модоо хайрлаж, галт өмрөөс сэргийлж, хуршмадны самраар хайрладаг ан амьтнаа бодолцож түүхийг сануулсан юм а. Самар түүх одоо бас зохистой хэмжээ гэж байдаг. 30% нь түүгээд 70% нь үлдээдэг юм зохистой хэмжээ байдаг. Энэ 70% нь үлдээдэг нь эргээд юу вэ гэхээр ойдоо сэргэн урах процессыг бий болгох, хоёрдугаар тухайн одоо самраар одоо хоолдог эдгэж болгодог ан амьтад хоолыг үлдээдэг ийм харьцаа юм аа энэ харьцаа. Ер нь хош модны хувьд бол 40-50 наснда анхны үрээ буюу одоо самраа гаргаж эхэлдэг байж байгаа. Тэгэхээр энэ мод манаас хэдийн хугацааны дараагаар бас үр төлөө өгдөг гэдэг талаар та нар маань тодорхой ойлголттой болсон баха. Хуршмадны самар түүх зөвшөөрлийг тухайн аймгийн байгаль орчны газраас авдаг. За иргэн нэг удаа цайруулсан самрыг 25 кг хүртэл хэмжээтэйгээр түүж болно. За мөн 1 кг самрыг түүхэд 500 төгрөг төлөх ёстой. За харин болцгүйцээгүй самар нь давирхаа ихтэй байдаг учраас нян вирус бохирдлыг амархан татдаг тул халдвар төвчин тараах нөхцөл болдог байна. За ийм дүндэр эрсдэлт агуулсан зөвшөөрлгүйгээр самар түүж бэлтгэсэн бол 5.7-оос 27 сая хүртэлх төгрөгөөр торгох. За эсвэл 1-ээс 5 жилээр 20 хялаар шийтгэх хуулийн заалт байдаг гэлээ.